Орхон аймгийн Жаргалан сумын коронавирусын эсрэг дархлаажуулалтын ажил 2 дахь шатандаа явагдаж байна. Эхний ээлжинд төрийн албан хаагчид аж ахуйн нэгжүүлгээд 216 иргэн вакцины эхний тунд хамрагдсан байна. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 1-ний өдрийн 9 цагаас эхлэн 50-аас дээш насны 664 ахмад настан 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон архаг хууч өвчтөй иргэдийг вакцинд хамруулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар 200 гаруй иргэнийг вакцинд хамруулсан байна. Манай сумд одоо вакцинчлалтын үйл ажиллагааны 2 дахь шатлал явагдаж байна. Түрүүнд нь болохоор төрийн албан агчид за аж ахуйн нэгжүүдийн 216 хүн вакцинд хамрагдсан байгаа. Өнөөдөр өглөө 9 цагаас эхлээд одоо 50-аас дээш насны ахмад настангууд хөгжлийн бэрхшээлтэй архаг хууч өвчтөй хүмүүсийн вакцинжуулалт эхлээд явж байна. За ахмад настан 664 хүн байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй архаг хууч өвчтөй 200 гаруй хүний бүртгэл гарсан. Нийлээд 860 гаруй вакцин хийгдэх ёстой. Одоогийн байдлаар 220 гаруй вакцин хийгдчихэд явж байна. Өнөөдөр өцгтөр Жаргалан сумын ахмад 600 гаруй өндөр настан хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсүүдгээ 600 гаруй хүмүүсүүдэд вакцин хийнэ гэсэн ийм зардарсан. Тэгээд тэрний дагуу би 1 цагийн үед ирсэн. За нэг хүлээгдэх яг нэг 13-20 өдрийн дараа аваачрлаж байгаа. Тэгээд нэг хүлээгдэж хүндрэлтэй өсгөө нөө. Энэ зохион байгуулалт сайтай олон шат амжилттай ирнэ зохион байгуулалт сайтай сайн явж байна. Вакцинжуулалт. Тэгээд улс орон даяар одоо энэ ахмадуудаа энэ ковидээс өрсөн сэргийлээд бас одоо Жаргалан сум бол ногоон бус байгаа. Тэгээ энэ бүсээ хамгаалаад бүгдээрээ одоо вакцинд ороод энэ өвчнийг Жаргалан сумаараа тусахгүй шиг давчуулаад тааштай яг. Тэгээ учраас ахмадууд өдөрт бэрхшээлтэй хүмүүсүүд энэ вакцинжуулалтад бүгдээрээ их сайн хамрагдаад оролцоод бас аль болохоор л одоо энэ өвчний энэ вакцины тэр вирусыг устгадаг вакциныг хийлгээд өвчин тусахгүй сайхан эрүүл сарвал байцгаавал одоо мянгалан гэж яддаг шүү дээ. Тэгээд одоо бүгдээрээ эрүүл сарвал энэ жил ардын хувьсгалын 100 жилийн их Монгол улс байгуулагдсан жил явуулна. Энэ сайхан их ойнуудаа угтаад ковидгүй зуны төлөө, зуны наадмын төлөө бүгдээрээ сайхан дархлаажуулалтанд хамрагдаад вакцинаа сайхан хийлгээрэй л гэж уриалъя даарт өмнө. Эрүүл мэндэ хамгаалаад, үр хүүхдүүдэд хамгаалаад их вакциныг хийлгэлээ. Одоо Монгол улсыг сайхан вакцин хамрагдуулж байгаа юм чинь бүх хөдөлмөрчид вакциндаа хамрагдаарай гэж их чинь өрөмөр байна. Тий. Жаргалан сумын малчин байна уу? Тариалан ч байна уу? Жаргалан сумын малчин багийн угасын дулаан уулгаагийн их чинь. Одоо бол тийм малчин. Одоо бол их чинь өндөр насныхаа тэтгэвэр тараа төвд орж ирсэн. Хүүхдүүдээ бараад төвд сууж байна. За өнөөдрөөс 50-аас дээш насны болон өндөр настай иргэд тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн вакциныг эхэлж байгаа. Хамрагч байгаа хүмүүсийн болохоор даралт пүүс ам үзүүлэлтүүдийг үйлчилж байгаа. Тэгээд гарч байгаа хүндрэл хэм бол ерөнхийдөө ачаал маш их л байна. Нөгөө зардал тавьсан учраас хүмүүс очор дараалал ихтэй. Иймэрхүү хүндрэл бол гайгүй дээ хүмүүс хүний харилцаа талаас. Одоо 800 тонн хэд хоногт хийж дуусгах төлөвтэй? 800 тонн нэг 4 хоног гэж тооцоолж байгаа л да. Одоогийн байдлаар бол өнөөдөр гэхэд 3 цаг гэхэд одоо 250 хүн хамрагдсан л явж байна. Өглөөнөөс хойш. Одоо юу гэдэг бусад үед одоо нэг постн дээр танаа төвөөсөөс ээлжиж ажиллаж байгаа юу эмчнэр яаж ажиллаж байна? Ажиллаж байгаа бид нар ч 12 цагаар 11 эмнэлгийн мэрэгчлэлт 10 эмнэлгийн мэрэгчлэлтээ 12 цагаар ээлжилж гарч байгаа. Ковид-19 ахмад настан хөдөө орон нутгийнхандаа ингээд тунгаа хийж эхэлсэн байна. Тэгээд бас өнөөдөр ингээд хоёр юунаас ингээд эмнэлгээс тэгээд манай цагдаагийн байгууллагаас тэгээ ер нь ингээд юуны багш нарын төлөөлөл гээд бас эргүүлэх хяналт айгүйх тавьж байна. Ингээд өөртөө ингээд бид нар ч бас ингээд хяналт шаардлага тавьж байна. Бас зохицуултаа хийгээд ингээд үргээ гүйцэтгээд явж байна. Тус сумын бүгд найрамдах Хятад ард улсын Sinopharm үйлдвэрийн Verocell вакцины эхний ээлжийн 800 гаруй хүн тун вакциныг өчтөр орой хүлээн авсан байна. Уг вакцины 216-г төрийн албан хаагчдын 2 дугаар тун үлдсэн 1 дугаар тунгийн вакцин юм а. Жаргалан сумын эрүүл мэндийн газар багуудын ажлын албатай хамтран малчдыг вакцинд хамруулж байна. Эмч эмнэлгийн байгууллагын 14 хүн, нэмэлтээр цэцэрлэгийн эмч нар, багуудын ажлын алба, ахмадын хороодын гишүүд хамтран ажиллаж байна.